За та бүхний амар амгалан гэрээ. Миний бие улсын их хурлын тухай хуулийн 8.1-8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах хуралдааны төр хэлэлцээрийн төсөлийг дараах хоёр үндслэлээр хэлэлцэж хойшлуулах гормын саналыг гаргаж байгаамаа. За нэгдүгürt энэхүү хэлэлцээрийн төслийг олон нийтэд хэлэлцүүлсэн байдлын талаар төслийн танилцуулгад үйлдвэрлэл гадаад худалдаа эрхлэгчдийн дунд 2023-2024 онд 2 удаа хөдөө аж ахуйн салбарын оролцогч талууд болон мэргэжлийн холбоодын дунд 2025 оны 1-р сард 1 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан байдیں۔ Энэ танилцуулга дээр дурдсан байгаа. Гэвч энэ хэлэлцээрийн төслийн талаар дотоодын үйлдвэрлэгч, тэгээд гадаад худалдаа эрхлэгч нараас ямар санал, ямар байр суурь илэрхийлсэн, эдгээр саналуудыг худалдаа эрхлэгч нараас энэ хүлээн авч энэ хэлэлцээрийн төсөлд хэрхэн яаж тусгасан тухай ерөөсөө тийм тусгаагүй тухай энэ шалтгааныг ерөөсөө олж харсангүй. Тэгээд ямар ч материал байхгүй байх гэсэн үг. Өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч нар энэхүү хэлэлцээрийн төслийн талаар өнөөдрийг хүртэл ер нь ямархуу байр суурьтай, ямар бодол санаатай байгааг бол мэдэх тийм боломж байхгүй байна гэж харж байна. Тус хэлэлцээртэй холбоотойгоор улсын их хурлын гишүүн миний нэр дээр хаягдсан мэргэжлийн холбоод тэрний дунд Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос ирүүлсэн санал хүсэлт ирүүлсэн байна. Энэ 2024 оны 4-р сарын 3-ны өдөр ирүүлсэн. Энэ албан бичигт юу гэж тусгасан гэхээр энэ хэлэлцээрт холбогдох бүх талаас ерөөсөө санал аваагүй, тооцоо судалгаа үндслэл муутай, саналын зөрүүтэй байгаагийн улмаас Монгол улсад эдийн засгийн үр ашиггүй хэлэлцээрийг яарч сандран байгуулах гэж байна гэж дүгнсэн мэс. Тэгээд иймээс үндэсний энэ эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой энэхүү чухал хэлэлцээрийн төслийг өнөөдөр хэлэлцэхийн өмнө улсын их хурл тэгээд ялангуяа манай байнгын хорооны зүгээс дотоодын үйлдвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд үе шаттай юм хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж тус хэлэлцээрийн үр нөлөө цаашид гарах үр дагаврын талаар улсын их хурлын гишүүдэд олон талын их усүрүүдээс мэдээлэлээр хангагдах юм болцоог олох нь зүйтэй гэж үзэж байгаамаа. Хоёр дахь үндсэл нь улсын их хурлын гишүүд тус хэлэлцээрийн үр нөлөө, үр өгөөж, үр дагаврын талаар хийсэн яамны шинжилгээнээс гадна хөндлөнгийн мэргэжилтнүүд, экспертүүд За, Батчмаг шүү 1 минут өгье. Маш олон судалгааны байгууллагууд байдаг. Тэдгээрийн дүгнэлтүүдэд танилцаж, тэдний дүгнэлтийг сонсож, олон талын их усүрүүдээс бодит мэдээлэл авах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тухайлбал миний гар дээр энэ Монгол Улсын их сургуулийн дэргэдэх бодлогын судалгааны лабораториос хийсэн бүрэн судалгаа саяхан би олж авлаа. Тэгээ энийг бүрэн гүйцэд би бүр танилцсан. Энэ судалгаанд яасан гэхээр Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны төр гэрээнд орсноор гарах эдийн засгийн үр нөлөөний шинжилгээний талаар судалгаа хийсэн байна. Та бүхэн хэрвээ хүсвэл энэ судалгааг авч үзвэл би өнөөдөр ингээ өгье. Тэгээ энэ судалгааны дүнгээс харахад Монгол улсаас экспортлох боломжтой маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд байгаагийн Евразийн эдийн засгийн